За уг нь анхааралтай сонсч ирсэн нөгөө төсвийн байнгын орны санал хураалтууд давхардаад дахиад давхардаж асууж байвал уучлаарай. За нэгдүгээрт нь энэ шинэ хоршоо хөдөлгөөнтэй холбоотой болоод Бакир сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотой хоёр асуулт байгаа. Ер нь одоо тэгтээ нэг юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ хоршооч бай энэ малчтын нийгмийн даатгалыг нөхөн төлөхтэй холбоотой хуулиуд нь айтайхан гарсан боловч хэрэгжих боломж байхгүй байсан үнэндээ эдийн засаг санхүүгийн ачааллаад ийхгүй байгаа. Тэг үнэ хэлэх хэрэгтэй. Одоо ер нь дандаа худлаа ярьж хүмүүс таалагдчих худлаа ярьж явсаар гэж байгаа бид нар ийм байдалд энэ улс орн чинь гэсэн ийм байдалд орчод байгаа шүү дээ. Улс төрчдийн хүслээр сонгуулийн өмнө хийсэн хуулиуд ямар байдгийг зүгээр малчны тухай хууль дээр уг нь бол арай өөр байсан. Тэгээд хоёр асуулт байгаа. Тэр хин гэлээ нөгөө нэг номтой 2 сайдын ажлын албаны нөхөр эргэн төлөлтөнд 136.4 тэрбум төгрөг гэдэг таны мэдээлэл гарч байна. Энэ чинь үндсэндээ ерөөсөө 15.2% байгаа байхгүй юу? Нийт олгогдсон зээлийн чинь эргэн төлөлт ийм л байгаа. Энэ чинь нэг жил нь зээлийнхээ үндсэн төлөлтөөс чөлөөлөгдөж байгаа. Үндсэндээ өдөө төлөгдөө явж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ яг энэ графикаараа хэд орохоос тэр 15.2% төлөлтөө байгаа юм бэ гэдэг асуудал. Хоёрдугаарт нь түрүүн 5 их 80 тэгээд 5 их 80-ийн хөтөлбөр байхгүй шүү дээ. Яах ч худлаа яриад байгаа юм. Тийм боломж энэ улс орны чинь төсөвт байхгүй. Үндсэндээ одоо энэ чинь 800 нэг их 80 орчим 894 тэрбум төгрөгөд зээл гарсан. Одоо тэгээд дахиад олох зээл энэ 25-нд 26-нд байхгүй. Одоо ингээ битгий худлаа ярьцгаагаад ээ. Мачдаа үннийг хэл. Тэгэхээр 25-26 он дахиад шинэ зээлийн их усүр байгаа юм уу? За тэр хоёр асуултанд хариулчаарай. Гурав дахь асуулт нь болохоор Бакир сайдтай холбоотой. Та түрүүн тэр энэ малчны тэтгэврийн шинтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөх журам санал авсан. Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, нэг яам хэнгч гур. Гурван яам санал өгсөнгүй. Угаа сангийн яамны сайд чинь мэд сайхан хоёрдохоо сонгогдож байгаа. Хөдөө аж ахуйн сайд байсан. Хоёрдугаарт нь эдийн засгийн хөгжлийн яамны сайд чинь их хоёр хэд сонгогдож байгаа. Дахин. Тэгээ одоо тухайн үед дэмжижээс усууч одоо дэмжих байсан. 11 журам батлагдах ёстойгоос дөнгөж 2 нь батлагдсан. Яг үндсэндээ энэ малчны тухай хуулийн чинь амин сүнс нь 2-3 зүйл байгаа шүү дээ. Уг нь хэрэгжсэн бол зүгээр байсан. Дажгүй хууль байсан. Тэгээ одоо эн чинь ерөөсөө үндсэндээ хэрэгжихгүй бид нар ямар сайндаа ажлын хэсэгт нь санал гаргаад хөдөө орон нутагт явж байгаа усуд энэ малчны тухай хуулийн нэг хэрэгжилтэй нэг дүгнчихээ энэ холбогдох байгууллагууд нь ямар байгаа. Өнөөдөр энэ сайднараа хар. Үндсэндээ Бакир сайд Идэрбат сайд хоёр л сууж байна. Бусд нь байхгүй шүү дээ. 6-7 сайд. Иймэрхүү маягаар л хандж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юугаа За 1 минут сонгоё. Үндсэндээ яг уу тэр 35,158 малчинд 5 жилийн хугацаанд 375.5 тэрбум төгрөгийг болгоё гэсэн бол болгох л байсан баг. Гэхдээ нэгдүгээр хүсэл алга байна. Хоёрдугаарт энэ журам хэрэгжихгүй байсаар яжгаад өнөөдөр бодтой байдалтай ийм байдалтай тулж байна. Хэрвээ тун хүсэх юм бол энэ удаагийн энэ хуулийг ахаад оруулж ирэх боломжтой шүү дээ. Түрүүн тэр төрийн нэрийн даваа хинглээ. Улсын хурлаас төсөв тавиагүй гэж худлаа ярьж байна шүү. Та нар тийм ярьж болохгүй шүү. Хуулиа хэрэгжүүлээгүй сайд нартай ярих болохоос биш. Тэр нийгмийн даатгалын сангийн 25-26 оны төсвийн тухай хууль чинь энэ тухай асуудал орж ирээгүй. Хэдүүлээ юм уу бас хүмүүстэй зөв мэдээлэл өгч явах хэрэгтэй шүү гэдэг хэлье. Бакир сайд. Ганбаатар гишүүнтэй санал нэг байна уу? Улсын хурлын гишүүд бол хууль санаачлан одоо батлуулах бүрэн эрхт. За эргээд одоо өнөөдөр одоо манай яамны зүгээс бас засгийн газраар нэг санал оруулсан бас дэмжигдээгүй. Энэ төсөв мөнгөтэй холбоотой, татвартай холбоотой, нийгэм хамгаалал, ялангуяа халамжтай холбоотой асуудлыг хувь гишүүд ингээд хууль батлуулахгүй байвал нөгөө нэг яг нөгөө хүртээмжийн асуудал, үнэн бодиттой эдийн засаг санхүүгийн тооцоол хийгдэх боломж бүрдэх юм л та. За яг ингээд ярихаар одоо их хурлын гишүүний бүрэн эрхэд халдлаа л гэх бах. Нэг л бид нар тогооноос одоо төсөв мөнгөн дээр одоо зарцуулт юмнуудаа нийцүүлээд л явуулах ёстой. Сая Ганбаатар гишүүн бас зах зохийг хэлж шүү дээ. Яагаад гэвэл тооцоолгүйгээр энэ хуулийг өргөн барьсан юм даа нар гэж тийм. Бас л энэний л зөрүүл гарч байгаа юм л да.
энэ дотор одоо малчтаа дургуулахад байдаг ч юм ингэж байгаа нэгч зүйл байхгүй. Ерөнхийлөгчөөс авахуулаад, ерөнхий сайдаас авахуулаад үргэлжил малчин иргэдүүгээ чиглэсэн төрийн бодлогыг явуулж байдаг. Харин одоо малчтаа бас одоо үүгээр дамжуулаад хэлэхэд та бүхэнд бас төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийн 50% төлөх боломж байгаа тийм ээ. Бусад иргэдтэй харьцуулахад мөн 5 насны наан одоо тэтгэврт гарч байна. Бүтэн 5 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явна гэдэг бол маш том хөнгөлөлт. За бусад одоо салбар секторт ажилладаг иргэд маань тийм ээ чинь нас нэмэгдээл 60-таа гардаг байсан бол 62-таа гарах байдаг ч юм уу. Улам л илүүтэй урт хөдөлмөрлүүлэх энэ насжилт өндөрч байгаатай холбоотой илүүтэй хөдөлмөр эхлүүлэх боломжийг би тайж байгаа юм л та. Тийм учраас энэ бол зөвхөн одоо нийгэм даатгал гэхээсээ илүү малчны одоо энэ манай Тэмүүлэн гишүүний санаачсан бол маш сайн хууль байсан шүү дээ. Боловсролын салбар дээр одоо малчин өрхийн нэг хүүхдийг хөдөө аж ахуйн чиглэлээр мал аж ахуй бэлчээр энэ одоо менежментийн шиглэлээр үнгүү сургая. Энэ маань нөгөө талдаа хуулийн бодлого нь бол малчин гэсэн мэрэгжил одоо хөдөө аж ахуйн сургалт дэлсэлт бол маш их багасж байгаа шүү дээ. Энийг л нөгөө талдаа нөхөх юм зорилго агуулсан. За мэдээж хэрэг малчин өөрөх бол хүүхдээ малчин гэхээс илүү малын салбар гэхээс магадгүй ангаахад сургах хүсэлтэйж байхыг үгүйсэхгүй л. Гэхдээ төрийн бодлого нь бол за энэ малчтын мал аж ахуйн салбар ер нь эзгүүдэд дээ шүү. Энэ рүүгээ ингээд одоо хөнгөлөлтөө үнгүү сургуул яасан гэсэн юм бодлогыг шингээсэн л хууль байсан. Одоо зарим зүйл залтнаас хэрэгжихгүй байгаад бас одоо харамсалтай байна. Гэхдээ энэ дээр бид нар цаашдаа анхаарал явна. Сая манай Батэрдэн гишүүний хэлснээр бол бид нар эндээс өнөөдөр ямар нэгэн дүгнэлт гарах биш. За нөхцөл байдал ийм байх шүү гэдгийг засгийн газарт одоо хүргэх ийм л зорилготой сонсгол болж байгаа. Тийм учраас одоо холоос ирсэн, ойроос ирсэн манай малчин иргэд байж байна, уул уурхайхан байж байна. Эндээс бид нар ямар нэгэн дүгнэлтэнд хүрэх ёстой л. Түүнээс ингээд сонгуул таалагдгаал ингээл нэг за бидийн гисэн чинь тэр тэгсэнгүү гэхээсээ илүү тийм ээ. Тийм учраас энэ дээр бид нар бас цаашдаа анхаарал ажиллая.